За тэгээ одоо эрчим хүч юу л жил болгоо одоо хэдийн хэмжээнд дутагдаад явах вэ цааш та. Одоо эдийн засаг өсөж байгаа гэдэг байгаа шүү дээ. Тэр дутагдлаа одоо яаж нөхөх вэ гэсэн ийм асуулт байна. За та бүхэн ярихдаа бол энэ засгийн газар шүү дээ. Мега төсөл болж байна, их олон юм хийн байна гэдэг юм. Тэг эрчим хүчний байдал чи ийм байж ээж юу ийм худлаа ярих одоо болчмоор юм аа. Ямар юуны одоо мега төсөл бах вэ? Ийм юмаа шийдэж чадахгүй жийж. Тэгээд уул уурхайн компани, гадагшаа гардаг экспорт хийдэг компани бүгд та нарын мэдлэлд байгаа шүү дээ. Тэр оюутлогоон 34, Эрдэнэс 5 толгой энэ төргээд. Тэр энтрийг чинь гаргаад тэрний ашиг машиг нь одоо хайчтیں۔ Тэргээрээ хийчих болдгоо юм уу? Нэг за түрүүчийн хийсэн одоо энэ дулааны станц гэхэд тэрний хариуцлагыг одоо хэн хүлээх юм бэ? Энд одоо хариуцлага хүлээдэг Монгол талаас хүн байна уу байхгүй юу? Тэгэл тэгсэн тэгээд дууссан ард нь тэгээд Боёо хонгорын өвөр хангаан ар хангаа ард түмэн гохирол үтдэг. Нөгөө 10 аймгийн ард түмэн гохирдог. Хойшлол тэд нар авах байсан тэр үйлчлэгээ авч чаддаггүй утаандаа хордоол ингээ үлддэг. Ийм байж болохгүй үстэй. Хүн нь болохоор явд юм уу явдг юм уу? Тэгээд одоо нөгөө компанитайгаа хэрүүл хийж яж байна гэсэн байгаа. Тэр шүүхийн ажиллагаа нь хэдэн жил ч үргэлжлэхээ. Энэ имийг одоо дараа хурдан хугацаанд шийдэж болох уу? За жижигхэн сайд 4 номер асуултанд хариулъя. За гомбод гишүүний асуултанд хариулъя. Эрчим хүчний дутагдлаа яаж нөхөх вэ гэдэг ингэж байна. Жилд одоо яг өвлийн оргил ачааллын үед бол 2023-24 онууд дээр бол 12% өсөлтүүд хийгээд яваад байгаа юм. Өнгөрсөн жилийн төгсгөлөөр бид нар одоо 2024 оны 12 сард манай төвийн эрчим хүчний систем дээр хамгийн өндөр ачаалал бол 1800 мегаватт хүрсэн. Ийм байдалтай. Энийг хангахын тулд хэд хэдэн арга хэмжээ аваад явж байгаа. Яг өчигдөр яриад өнөөдөр бид нар биелүүлж чадахгүй. Манай энэ салбар бол та зөв ойлгоорой. Төсөл хэрэгжүүлээд барилга үсрэлтийн ажил эхлснээс хойш 30-аас 36 сар шаардлагатай болчиход байна. За ямар ч байсан эхнийхээс нь дутагдлаас яаж гарах вэ гэхээр бөөрөлжүүдийн цахилгаан станцын эхний 150 мегаваттыг төвийн сүлжээд толбосон. Энэ 12 дугаар сард энэ оны 12 дугаар сараас 2 дугаар блокийн 150 мегаваттын блокийг холбоно. 28, 29 онууд дээр 3, 4 дугаар блокуудыг холбож байгаа. Түүнээс гадна Төв аймгийн Баян сум дээр 660 мегаваттын цахилгаан станц барилга үсрэлтийн ажил явж байна. 2027 оны 6 сарын 30 гэхэд эхний блокийг ашиглалтанд оруулахаар явж байгаа ийм асуудал байна. За түүнээс гадна Сэлэн аймгийн төв дээр Сүхбаатаруудад 70 мегаваттын цахилгаан станцын барилга үсрэлтийн ажил явж байна. Тосон Цэнгэл сум дээр 30 мегаваттын цахилгаан станцын эхний 22 мегаваттын хүчин чадлыг бид нар сүлжээнд толволоо. За түүнээс гадна Говьсонбор аймгийн Шивээ говь сум дээр Шивээгийн уурхайн хажууд дахиад нэг 660 мегаваттын нөөцийн цахилгаан станц одоо ингээд энэ ондоо багтаагаад чадвал 8-9 дугаар сард хөрөнгө оруулагч нь олдсон ашиглалтанд орно. Ажил эхэлнэ. Тэгэхээр нэг 30-аас 36 сарын дараа бид нар ашиглалтанд авах уу гэсэн ийм тооцоол байна. Гэх мэтээр бид нар ямар ч байсныг 27 оны 6 сарын 30 гэхэд ямар ч байсныг хэрэглээгээ нэг удаа гүйцэж авна. Түүнээс цаашаа бол ямар ч байсныг цахилгаан эрчим хүчний чадлын дутагдлалд орохгүй байх. Ийм л болцоо бүрдэж байгаа. Иймэрхүү байдалтай байгаа. Күнд байгаа гэдэг боловч, хэцүү байгаа гэдэг боловч зовлон доолоод суугаад баймааргүй байна. Дандаа энэ ард түмэн чинь ийм шалтгаан хэлмээргүй. Ажлаа хий, үр дүн гарга гэдэг ийм шахалтанд байгаа учраас бид нар бас л цаг наргүй адилж байгаа гэдэг бас донд хэллээ. За энэ 10 аймгийн дулааны цахилгаан станцын тухайд бол ийм харамсалтай үйл явдал болсон. Миний уртлын сайд одоо манай яамны төрийн нарийн бичгийн дараагаар адилж байгаа. Чи яагаад ийм одоо эрсдэлтэй аж ахуйныг шалгаруулчихдээ юм бэ? Чи төрийн нарийн хувьд энийгээ дуусгах гэдэг ийм шаардлага тавьсан харамсалтай нэг сүүлийн би одоо 2022 оны 8 сараас хойш эрчим хүчний сайдаар адилж байна. Явсаар байгаа л ухамдсаар байгаа л нэг ийм төвөгтэй байдалд орсон. Одоо энэ шүүмжил шаардлагыг хүлээж авч байна.